байдгүй ч үү. Эсвэл их насны мөрийг л ууя. Адрах баг атдаг бол бас өдний шашин сар өдрөө гэх юм бол бас бүх юм бас дийлэхгүй л дээ. Яг зүгээр одоо бол нэг тэжээлтэй санагдал та. Тэжээл юм. Ер нь их насны мөр соёолон морин соёолоо хэлбэлүүдийг яг үлдэх цагта. Сайхан огшилсан зүйл. Тийм цаг. Ер нь эмгэг олдог цаг чи хаврынх нь үдээд үлдэх. Зуных нь бол наран гэлтэн гэж хэлдэг шүү дээ. Одоо наадмаа үеэр нар айдын шиг халдаг тань. Тэр үед бол наран жилтэн суулгах гэж байна. Намрыг нь болгодог нь тосон жилтэн. Одоо 9 сар та 8-аас 9 сараас нэг 10 сарын хооронд одоо мал нэг таргалдаг үе шүү дээ. Тэр үед юу сатах. Тэр үед таргалах юм доо тосон жилтэн. Үдид яах юм бол өнөө хий усан жилтэн гэдэг яг үдид хийдэг юм. 100 бодоод наран жилтэн гэдэг чинь нар халдаг үедэр одоо чинь бол манайхан чи одоо наран жилтэнтэй хамгаалах юм дээр арга шүү дээ. Сүлдөвч хийж бай. Цагаан нэмнэгээр одоо цагаан нэмнэгээр нэмчихэж бай. Тэр бол өстой. Үдий халуун нарнаа тэр моринд ажил хийх. Үдий халуунд одоо морины эмээл авах тэр хөлстэй эмээл авах. Тэр чил одоо нар шуурна гэдэг чинь юу шүү дээ. 3 жил 4 жилдэн байдаг. Хаврынх нь усан жилдэн. Зуных нь наран жилдэн. Намрынх нь тосон жилдэн. Тэрэн дээр сүүн жилдэн гэж. Сүүндээ хардаг гэсэн. Сүүндээ хардаг гэдэг нь гүүж гэсэн бас их сүйтэйгүү бол ахдаг жил багчих гэдэг. Сүйтэйгүү нь унаг. Сүйтэйгүү бол ер нь сүүн жилдэн багчих гэдэг. Яагаад тэр сүүн жил байгаад юм бэ? Сүйтэйгүү ч нь унаг нь нэхгүй дээ. Сүүгээ бартуу болчтой. Онтос хийдгүү. Тэгээд нэг хинтийн шинчээр сүүн ингээ яагаад. Тэгээд унагсан халуун наранд онтос яваад сүүгэн барахгүй унах чинь удаан хугацаа ундаг. Тэгээд нэг хинтийн сэрийцсэн. Одоо тэгээд унаг нь бас нэг сүүн жилдэн сүүний хартаадаг байна гэдэг. Тэр чинь хилэн сүүнд хартаадаг юм биш. Сүүтэй гүний юу чинчнээс өгөхөөр сүүндээ харж сүүн жил байдаг байхгүй. Тэгэхээр их нь бас сүүндээ хартаж сүүн жил байдаг. Дэлгэнжисээр юу энэ гэж чинь удаан яхаараа сүүн жил ба. Тэгээд сүүн жилдэн бол тэр гүний юу болоо яхаа тэгээд Монгол хатраанууд гэсэн шүү дээ. Тэнхний ороо, хонгоны ороо гэж хоёрсчихсан. Соцч биш ер нь хатгаа бол соц хараа бол хатгаад бол тусгаархснараа болтгоо. Нэг орчин махны давсар хурсан тэр өвчин шар ус цусыг л хаврын усан жилбэг хаврын жилбэг яаж гарахгүй зуны жилбэг яаж гарахгүй сүүн жилбэг гэдэг нь гарах юм тийм ээ. Ер нь ажил жилбэг ер нь 4 жилбэг ажил хийсэн хатгаа бол тэр булчин махны одоо хонгоны араар дүнхний араар тантаа булчин махны тийм гүн завсар واخгүй судсул байхгүй тэр гүн булчин махны завсар хий өгөөд тэгвэл яг дан хатгаагаар бол гүйцэд яахгүй гэдэг. Ер нь бол сүүн жилбийн тэр бол босгож болтгий. Ер нь болно. Хамгийн найдвартай юу хатгаагаа чинь дотроос нь тэр хөөдөг юм байна. Хүн шүү гэж болно. Одоо бургасны аль хангалттай бургацааны ханаг тийм ээ. Чаруудаа амын хагас их зүйл болно. Одоо баавган төсөв, одоо баавган гэдэг. Тэгсээр тэгэл хардтай. Тэгээд дотроос нь хөөдөг одоо Монгол арга зөндөө байна гэдэг.